Энэ дахиад нөгөө манай засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаамаа 4-2-1-10-т яг төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйлдэлээс хохирсон иргэд бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах механизмыг бүрдүүлнэ гэж тусгацсан мөртлөө одоо 2 дахь жилдээ орж явахад энэ асуудлыг ерөөсөө оруулж ирэхгүй байгаамаа. Энэ бол одоо маш чухал. Ерөөсөө бүхэлдээ эн чинь бизнес эрхлэгчтэй дэмжиж гэдэг энэ манай бүр засгийн газрын улсын хурлын концепц яваад байгаа. Тэгэхээр энэ ингэж хохирж байгаа бизнес эрхлэгчид иргэдийн энэ хохирлыг барагдуулах тал дээр асар дутагдaltaй байна. За зүгээр над дээр айгүй хөргөлүүд ирээд байгаа юм. Тэгээ зөвхөн жишээ хэлэхэд энэ уламжлалт ангах ухааны клиник судлалын төв гэдэг. Энэ нэг төвийн нэг юм сувилал байх шиг байгаа. Зөвхөн би жишээ дурдж штэ. Тэгээ энэ сувилал болохоор менежментийн хувьчлаар тэр эздүүд нь автсан. Тэгээд шүүхийн 3 шатны шийдвэр нь гарцсан. Ингээд яваад идэм билээ. Атал нийслэл тэр сувилыг нь одоо булааж аваад нийслэл өөрөө сувилал ажилуулнаа гэд ингээд авцсан. Тэгэхээр бүр шүүхийн шийдвэртээ энэ асуудлыг хүртэл ингээд одоо төр маань булааж аваад өөрснөө нөгөө сувилал ажилуулна гэд яваад ахаар нөгөө бизнес эрхлэгчтэй дэмжинэ гэсэн юм нь хаана байгаа юм бэ гэдэг асуудал. За дахиад түүцнүүдийн асуудал орж байгаа. Түүц ч гэсэн бизнес эрхлэгчтэй. Тэгээ түүцнүүдийн нэг түүцийг хурааж аваад нэг буцааж тавиал ингээд эйн гэдэг чинь бас энэ түүцнүүдийн түүц эрхлэгчдийн эрх ашиг бол маш ноцтойгоор зөрчиж байгаа маа. За сүүлд энэ Алтан гэрэл сайдын одоо засгийн газрын хуралдаан дээр ярьсан яриа байгаа. Сүүлийн 5 жил гэхэд төрөөс одоо төрийн албан агчдын учруулсан хохирол 60 гаруй тэрбум төрсөн гэж байгаа. Төрийн байгууллага албан тушаалтнуудын буруутай үйлдэлээс болж хохирсон хохирол бол 60 гаруй тэрбум. Тэгээ энэ ерөөсөө маш тийм удаан явцтай байдаг, бараг явдгүй шахам. Тийм учраас угаасаа энэ манай засгийн газар маань мэдээд уг нь бас хөтөлбөртөө оруулсан юм байна л да. Тэгээ даанч энийг яагаад хайчаад байгааг нь мэдэхгүй байна. Тийм учраас энийг оруулмаар байна. За бизнес эрхлэгчид хэрхэн хохирж байгаа талаар бас байнга ярьдаг боловч нэгдсэн судалгаа үнэлгээ бас хийддэг юм байна. Тийм учраас яг энэ дээр маш системтэй судалгаа үнэлгээ хийх шаардлагатай байна. Тэгээ тэрэн дээрээ үндэслэж энэ одоо хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна. За тэгээд худлаа аж үйлдвэрийн танхимаас авсан судалгаагаар бол хүнд сурталын бизнесүүдэд учирч байгаа индекс бол 2.72 гэдэг их муу дүн авдсан байна. За тэгээд төрийн үйлчилгээ буюу зөвшөөрлийн үйлчилгээ авах болгондоо дандаа зардал гаргадаг гэж. Тэгээ энэ зардал нь бол заримдаа хууль бус байдаг. Харамсалтай нь энэ хууль бус гаргасан зардал хаанаас яаж олж авах нь тодорхойгүй. Ингээд нөгөө бидний дэмжих гэдэг бизнес эрхлэгчид маань төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод нэмж хохироод байна. Тэгэхээр энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан энэ ажлаа эхлүүлээч гэдэг ийм л тодорхой санал байгаамаа. Тэгэхээр энийг оруулаад дэмжиж явбал цаашаа энэ засгийн газар маань бас ажиллаад эхлэхийн зүйтэй авахаа гэж бодож байгаамаа. За. Тий. Баярмаг шөнө 2 дахь зарчмын зөрүүтэй санал мөн адилхан төрөөнхтэй адилхан үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр туссан 26 оны хөгжлийн төлөв тусааг байгаа юм байна. Тийм учраас засгийн газрыг шахаж энэ ажлаа бас шуурхаачлах чиглэлээр зарчмын зөрүүтэй саналын тэмдэглэл оруулж гэнэ гэж ойлгож байна. За. Баярмаг шөнө зарчмын зөрүүтэй саналын тэмдэглэлийг уншиж танилцуулсан Эрц яхаар байна саналралд. За бүгдээрээ дэмжиж байж санал дэмжигдэх юм байна шүү. Бүгдээрээ дэмжиж. Одоо долуулаад авах болно л доо. Долоо биш. Болно шүү дээ. 100% дэмжижээж дэмжигдэнэ. За, анхааралтай бүгдээрээ саналаа өгчөөл дэмжигдэхээр байна. За, санал хураалт. За. За, уг нь нэг дахь асуудал нь ч их чухал юм байсан. За, хоёр дахь асуудал зарчмын зөрүүтэй санал нь 13 гишүүнээс 7 гишүүн дэмжиж 53.8% дэмжигдлээ. За, дэмжигдсэн саналыг дэмжигдэгдээгүйгээр нь эдийн засгийн байнгын орон төргүүлнэ тийм үү?